Засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран Монгол улсад гендер суурилсан хүчирхийлэлтэд тэмдэг төслийг 3.5 жилийн хугацаатаагаар хэрэгжүүлэхээр өчигдөр төслийн нэлтээлээ. Монгол улсад гендер суурилсан хүчирхийлэл буюу эрэгтэйчүүд биеийн хүч тэнхээг ашиглаж, эмэгтэйчүүд хүүхэд ахмадуудыг хүчирхийлэх хэргийн гаралт нэмэгдсэн гэж нэгдсэн үндэсний байгууллага үздсэн байна. Иймээс дээрх 3 байгууллага нийлж 3.5 сая Америк долларын хөрөнгө гарган хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг улс даяар үндэсний статистикийн орогоор хийлгүүлэхээр боллоо. Мөн цагдаа эрхийн газрын гэр бүлийн хүчирхийллийн талаарх захиргааны тоо мэдээллийн санг боловсронгуй болгож нэгдсэн захин мэдээллийн санг байгуулан одоогийн хүчирхийлэлд өртсөн хоригчдыг хамгаалах төвийг томруулж орчныг нь сайжруулах юм а. Дорнод аймгийн Хэрлэн сумын цагдаагийн хэлтэс энэ сарын 6-ны өдрийн 16:34 минутанд 7 настай Т тоогон зохиулан эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн хүү нэг өдрийн дараа буюу энэ сарын 7-ны өдөр нас орсон байна. Цагдаагийнхан хүүг гадны нөлөөтэйгээр амиалтлаа гэж үзэн мөрдөн байцаалтай ажиллагааг эхлүүлжээ. Хэргийн мөрөөрийн хувьд 1998 онд төрсэн Б-гэгч нь 92 онд төрсэн 1992 онд төрсэн эсгэгчийн захиалгаар талигаач хүүгийн аминд хүрсэн нь тогтоогдсон баривчлагдсан байна. Мөн мөрдөн байцаалтын явцад 1992 онд төрсэн эсгэгч талигаач хүүгийн аав Цэтэй нууц самаргийн холбоотой бөгөөд түүнтэй гэр бүл болохоор хүүгийн намыг бусдад захиалга өгч хүнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэж цагдаа эрхийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар хөө өчигдөр мэдэгдлээ. Өнгөрсөн 7 хоногт буюу 9 дугаар сарын 22-23-нд ерөнхий сайд Эрдэнэт Хинти Дорнот аймагт ажилласан. Энэ үеэрээ Петрочайна Дачин тамсаг компани 21-р талбайгаар орж үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн ажилчид үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгтээ цаг ухрах урагшуулах шийдвэртэй холбоотой хятадын талтай харьцагт хүндрэлтэй байгаагаа дуулгажээ. Харин ерөнхий сайд цаг ухрах урагшуулах засгийн газар шийдвэрийг цуцлахаар төлөвлөснөө онцолсон байна. Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум Америк долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 35 сая Америк доллар болж буурчээ. Хөрөнгө оруулалт буурахад дэлхийн зах зээл дэх түүхийн эд үнийн огцон мөнд нөлөөсөн ч төрийн захиргааны байгууллага, хуулийн хэлтийн байгууллагаас олгодог зөвшөөрөлтөй холбогдож болж болцсошгүй хэмээн засгийн газар үзэж энэ асуудлыг судлах ажлын хэсгийг хууль зүйн дотоод хэргийн сайд бямцагтаар ахлуулан байгуулсан юм а. Ажлын хэсэг эхний ээлжинд хөрөнгө оруулалт, аж ахуйн үйлчилгээ эрхлэлтэй холбоотой хууль тогтоомж дүрмжирмийн жагсаалтыг гаргаж захиргааны хэм хэмжээний актуудыг хянсан байна. Ирэх 10 дугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхэн гардаж авлаа. Ингэхдээ дөрвөн иргэдийн урлагийн төлөөлөгчид нэр дэвшигчдэд нийслэлийн сонгууль орооныхын нэр дэвшигчийн үнэлэх гарталсан юм. Хууль заснаар нэр дэвшигчдэд сурчлагаагаа ирэх 10 дугаар сарын 1-нд эхлүүлнэ. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15,200 нэр дэвшигч 76 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй бие даагч бусд нь намаас нэр дэвшигчд юм а. Зам тээврийн хөгжлийн сайдын төвшөлөөр ерөнхий хорооны гишүүнээр Дусын яамны дэд сайд зогтгөрөл мөн Дусын яамны төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Артур засгийн газрын хэрэглэх газрын ахлах референт орчуулагч буян дэлгэр нарыг томилсон билээ. Тэгвэл дээрх албан тушаалтнууд нь Улаанбаатар төмөр замд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Төмөр замын салбарын жирийн ажилчнаас удирдах албан тушаалтыг хүртэх шат амжилтыг даваагүй. Орос хэлний мэдлэггүй хүмүүс. Өөрөөр хэлбэл Орос Монголын олон улсын хэлцээр үйлчилдэг онцгой байгууллагад ерөнхий хорооны гишүүдээр томилсон явдал төмөр замын ажилтныг үл хөндөгсөн хувь нийлүүлэгч Орос улбаны улсын төлийг бас амжилсан байгууллагын ирээдүйд шүд нөлөөлөх бүтүүлэг үйлдэл болсон гэж Монголын төмөр замчдын үйлдвэрчдийн хэвлэлийн холбоо эсэргүүцэж байна. Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу өчигдөр боловсрол сая шинжлэх ухаан спорт яам, эрчим хүчний яамны төрийн наримчгийн даргад өрсөлдөгчд төрийн албаны зөвлөлийн байранд шалгалт өгчээ.